байцгаана үзэгчдээ сар шиндээ сайхан шинсэн үү? За Live News мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах баг сэтгүүлч Сувд Эрдэнэ зураглаач Ган Хөлөг за найруулагч Янжив нар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болж байгаа хөх сууд Мөсний баяраас та бүхэндээ сурвалжлага бэлтгэн хүргэх гэж байна. За ингээ Мөсний баяр маань жил бүр өөрийн гэсэн онцлогтой болдог байгаа. Тэгээд энэ жилийн тэр Мөсний баярын онцлогуудыг бид бүхэн та бүхэндээ явж үзүүлэх болно ингээ мэдээллийн хөтөлбөртэйгээ хаантайгаар үзэгчдээ. Өнчөд хоноглох гүнийг үрдсэндөө нэмэглээ. За баяр хамт байгаад баярлалаа үзэгчдээ. Live News мэдээллийн хөтөлбөрийн мөсөн дээр сурвалжлага үргэлжилж байна. За бид бүхэн Хөсгөлийн улаан тайга улсын тусгай хамгаалалтын газрын дарга Төмөрс гахтаа уулзаад байна. За та сайхан шинэлсэн үү? Сайхан шинэлээ, сайхан шинэлцгээв. Өө сайхан. За тэгээд 2000 онд яг таныг бас яг энэ Мөсний баярыг аснаачилж байсан гэж бас нутгийн иргэд ярьж байна л да тийм ээ. Тэгээд анх ер нь Мөсний баярыг яаж санаачилж, яаж санааг нь гаргаж байв те тэр талаар бас манай үзэгчид ярьж өгч байна. За анх 2000 онд би өөрөө Хөвсгөл нутгийн хүн. Энэ далай дээр бас тоглож нааж өссөн юм хүн. Тэгээд 2000 онд Хөвсгөл нуурын хамгаалах захиргаа гэж бас хамгаалтын захиргаа. Тэгээд байгаль орчин яамны харьяа. Тэгээд тэр хамгаалтын захиргаанд би дарга нь байсан. Тэгээд дарга нь байхдаа нутгийн иргэдэд янз бүрийн Хөвсгөл нуураа хамгаалах нутгийн иргэдэг оролцуулын төрөл бүрийн сурталчилгаа явуулдаг байсан. Тэрний нэг хэлбэр нь Хөвсгөл нууран дээр далайн ээлтэй, хайртай, дуртай энд ашиглаж хамгаалж ирсэн нутгийн иргэдэг оролцуулаад нуураа хамгаалах ажилд нь оролцуулах ямар ажил сэтэл байна гэдэг энэ талаас нь бодоод ер нь уламжил болсон ахуйн амьдралтыг холбож өгье гэсэн юм санаа төрсөн. Тэр нь болохоор далай дээр далайн тээвэр хийж байсан хүмүүс байхгүй. Далай дээр мор чаргаар тээвэр хийж байсан. Нэг мор чарагч нь 12 3 мор хөллөөд нэг морин чарганд 3 тонн ачаачаад ингэж байсан. Нэгвэр далайн тээврийн хүмүүс. Энэ хүмүүсийг одоо яг энэ одоо тэр нь бол зогссон байсан. Тийм учраас энэ хүмүүсийг яаж одоо эргээд алдахгүй байх вэ гэд тэр данаан дээр нь чарга мороор ингэж одоо эхлүүл хүмүүсийн нэгэнд хөгжил одоо тийм ээ уламжилт амьдрал нь сэргэх юм байна. Нэг тэрнийг бусад юмд ашиглаад хөгжүүлж болох юм байна. Ингээд тэнгээ оролцуулаад далайн ээж хамгаалах юм байна гэдэг. Энэ Хөвсгөл нуурын анх 2000 онд санаачилж байсан баярын нь урьяа нь болохоор Хөвсгөл нуураа хамгаалах гэсэн урьяатай энэ баяр юм байна. Тийм Хөвсгөл нуураа хамгаалаа. Энэ дэрж байгаа бүх хүмүүс Хөвсгөл нуураа хамгаалах гэсэн урьяа хэлээд энэ далай дээр гарах хэвээр. Ер нь бол тэгж бод далай ээж бишрэх хэвээр, шүтэх хэвээр, хамгаалах хэвээр, хайрлах хэвээр, хог хаяхгүй болох хэвээр. За энэний зорилго нь бол нэгдүгээрт далайн ээжийн иргэн тойрон байсан нутгийн иргэдийн ахуйн амьдралыг сэргээх, уламжилт чарга морийг хөгжүүлэх тэр сөнөж байсан. Тэрнийг би бол дахин сэргээх. Хоёрдугаар өвлийн аялал жуулчлалыг Монголд яаж хөгжүүлж болох вэ? Хугацааг нь яаж төрлийг яаж олох вэ гэхээр далайн ээж ашиглая гэсэн ийм санаа. За нөгөөд Хөвсгөл нуураа хамгаалахад нутгийн иргэдийг ийм маягаар оролцуулах юм а гэсэн. Ийм гурван үндсэн зорилгыг агуулж энэ Мөсний баярыг анх санаачилсан. Тэгээд далай дээр чарга морийг ингээд уралдуулах гэхээр яг далайн иргэн дээр үндсэндээ тэр чинь хэдэн зуун баг 2-300-аад далайн мор байсан бол тухайн үед л 6 чарга мор үлдсэн байсан шүү дээ. Одоо энэ манай гэр зураг нь байж байгаа. Тэгээд 6 чарга морийг уралдуулад нутгийн иргэд энэ ямар гоё юм бэ? Энэ тэмцээн бол дэлхийн хаанч байхгүй тэмцээн байна гэд. Энэнд тулгарлаад жил бүхэн Хөвсгөл нуураа хамгаалах баяраа хийж баяа гэдэг. Энэ нутгийн иргэдийн санаачлалын дотор ингэж босч ирсэн энэ баяр юм байна. Энэ баяр бол. Тэгээд одоо бол энэ сайхан олон сайхан хүмүүс оролцоод тийм ээ Монголын төдийгүй дэлхийн хэмжээний ийм сайхан санал сэтэл төрсэн Хөвсгөл нуур сурчлагдсан ийм баяр болж байгаад бол санаачлагчийн хувьд бол би баяртай байна. Бид нар ч гэсэн бас баяртай. Зүгээр нэг баяр гэхгүй бас тийм байгалаа хамгаална. Бас нэг юм сонирхолтой санагдаж байна л да. Одоо жишээлбэл 100 ирэхэд бол ингээд цэлийсэн нэг нуур ус байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээд яг тэрэн дээр бид нар алхаад явж байна. Тэгээд 2014 онд бол одоо нөгөө Мөсний зузаан шаардлага ханхуугаа цуцалж исэн юм байна шүү дээ. Ер нь одоо шаардлага ханх хэмжээ нь хэр байдгийг. За хүмүүсүүд одоо энэ алхаа явж байхдаа яана цөмөрч хийдэг гэж бас айхаад явж байгаа юм тийм. За энэ хүмүүс тэгж бодоод байдгийг. Мэдээж мөс юм чинь цөмөрнө гэж боддог байх. Арга байхгүй. Тэгэхээр одоо бол өнөөдрийн үед энэ жаахан цастай байна тийм ээ далай дээр. За ер нь бол далай дээр болох Мөсний баяр бол цэнхэр хөх тош тунгал мөсөн дээр болвол илүү гайхамшиг. Яагаад вэ? Яагаад? Энд болж байгаа өвөл бол зуны усаар нь Хөвсгөл нуураар гайхуулдаг. Тийм үү? Өвөл нь мөсөөр нь гайхуулах хэрэгтэй. Энэ баяр Хөвсгөл нуурын мөсөөр гайхуулах баяр. Хөвсгөл нуурыг хамгаалах баяр. Байгаль хамгаалах баяр. Ерөнхийдөө. Тэгэхээр Хөвсгөл нуурын мөс агуу юм байна, гоё юм байна, сайхан юм байна, бишрмээр юм, сүрдмээр юм байна гэдгийг мэдрэх ёстой. Энд дэрсэн бүх хүн хараад цөмөрчгүй гэдэг чинь нэг мэдрэмж. За Хөвсгөл нуурын мөс энэ дэр бол нэг метр 40 см төлдсөн байгаа. Хөвсгөл нуурын мөс хамгийн одоо баг хөлдсөн бол 90-аас метр 40 хооронд хөлдөнө. Тийм учраас ямар ч нөхцөлд мөс ингээд энэ одоо 3000 хүнийг даахгүй цөмөрнө гэсэн ойлголт байхгүй.
одоо энэ жилийн мөсөн урлагийн одоо бүтээлүүд их гоё харагдаж байна л да. Тэгээд нэгдүгээр байранд орсон энэ бүтээлийн хажуудаас бид бүхэн зогсож байгаа л да. Тэгээд энэ талаараас манай наран чимэгч маань тайлбарч байна. За мөсөн урлагийн нэгдүгээр байранд болохоор Цэрэнбат, Ихбат гэдэг хоёр уран бүтээлч маань одоо энэ нуурын Цэрэнбат, Ихбат одоо энэ дүрслэлээр бол нэлээ ийм одоо хөгжмийн юунууд байгаа ч тэмдэгнүүд энэ юу санаачилсан гэхээр ер нь энэ далаа ээжийнхаа одоо дууг сонсоод энэ гоё цэвэр агаарыг сонсоод хүн ямар мөрөөдөлтөй тэр мөрөөдөлтөй хүрэхийн тулд энэ одоо ертөнцөөсөө тасарч явж байгаа гэсэн байдлаар ингээд дүрслэлсэн юу байгаа. Хоёрдугаар байранд бол тэнд ийм уран нугараач хүүхдийг дүрслэлсэн байгаа. Гуравт нь болохоор тэр бугуун хөшөө ийм гурван бүтээл ихний 3 байранд орсон баг. Юу нэг одоо мөсөн урлаад бүтээл хийхэд бас их хэцүү байдаг баг. Тэгээ мөс чинь ингээд хайл цогт хагардаг штэ. Тэгээ ер нь их уурхай шаарддаг ийм урлал юм шиг байгаа юм. Тий. Ер нь бол хүмүүс ингээд мөсний баярт ирэхэд айгүй дулаахан байвал гоё гэж бодоод идэв байхгүй юу? Яг үнэндээ тэгэл гоё болгохын тулд хийж байгаа юмнуудад хүүтэн дулам юм нарийн ур чадвар гаргадаг. Хүүтэн болох тусам энэ мөсөн ингээд гоё гөлгөр ингээд одоо тэр баган шиг те ийм гоё өнгөтэй цаадлынх нь ийм тунгалаг болж харагддаг. Тэргээрээ ер нь хөвсглийн мөсний баярын онцлог нь тэндээ л байгаа. Тэр одоо энэ урлаачид маань бол уур ухаанаа шингээсэн, хөдөлмөрөөр шингээсэн байдал бас хүмүүс ингээд нэлээ эвдэх хэмэглэх хайр гамгүй хандах ийм бас их хандлага байна тий. Ерөнхийдөө бол бас 3 жилийн хугацаанд гайгүй болоод байгаа. Анх ингээд бас айгүй гоё юм уран одоо санаж байгаа хүмүүсээ бол анхны жил хийсэн юм алангой ихийн нэг дүрсэн тэр нэлээ уран чадварын юмнууд хийхэд ингээд хүмүүс хугалж үзэл яаж хийдгийг ингээд ингэсэн. Сүүлийн үед бол арай гайгүй болоод байна л гэж бодсон. Манай ард түмэн бас ухамсартай хүмүүс болохоор ийм гоё юмыг хайрлж хамгаалах талдаа нэлээд суралцж байгаа болоо гэж бодсон. За баярлалаа тий. Тэгээ мөсөн урлал бол өөрөө бас их гайхамшиг тий. Хөсгөл талаас өөрөө гайхамшиг тэгээд их сайхан байна. Тэгээ өргөжлүүлэн бас лайвчс мэдээллийн хөтөлбөр одоо үзэж сонирхож байгаа иргэд болон гадаадын жуулчтай уулзах болно гэж бидэнтэй хамт байгаарай. За сайхан барилцгааж гин үү? Сайхан барьж гин үү? За мөсний баяр хэр болж байна? За энэ жил бол маш сайхан болж байна. Олон хүн их цугулсан байна. Тэгээд мөсний баяр арга хэмжээ их гоё болж байна. Би ч одоо өөрөө уугуул нутагтаар байгаа юм. Жуулчтай сүүлийн үед маш их ирдэг болсон байна. Тийм учраас одоо манай удирдлагууд одоо энэ жуулчдад үзүүлж харуулах юм одоо бас нэлээд нэмээр санагдаж байна. Одоо энд нэг сайхан тэмээ онуулж байна. Бас мөсний чарга байна. Одоо бас мөсөн сэлбэрүүд байна. Гэх мэтлэн одоо худалдаа 8 гээд их харах үзэх юм арай цөөх юм болоо тий. Тийм учраас одоо энэ сүүлийн үед хүн их ирж байгаа учраас тэр одоо тааруулсан нэлээд олон арга хэмжээ зохион байгуулах, жуулчдын нүдийг хужирлах тиймэрхүү юм олноор гаргуул бас зүгээр юм болоо гэж надад санагдчихжээ штэ. Тэгээд за баярлаа. За баярлалаа. За сайхан баярлалаа. Ер нь одоо мөсний баяр жил ирэх тусам өргөжж явах шиг байна. Та ер нь одоо хэдэн жил мөсний баяр дээр яг тэмээний унлаг одоо үйлчлэл үзүүлж байна. За би 3 дахь жилдээ үзүүлж байна. Тэгээд одоо мөсөд цастай байгаа учраас мөсөн дээр тэмээгээ явуулж байна. Тэгээд юу л гэлгэр мөстэй бол явж болохгүй. Дандаа захаараа байна. Энэ жил цас ихтэй болохоор ингээ мөсөн дээр байгаа. Тий. Баярлалаа тань. За баярлалаа, сайхан баярлалаа. За өнөөдөр бол одоо яг мөсний баярын 2 дахь өдөр байгаа. Тэгээ нийт өдрөөсөө илүү яг зөвөр өнөөдрийн үед бол хүн арай бага болсон байна. Гэхдээ л ер нь хүнтэй байна. Тэгээд яг зүрийг ажиглаж байхад хүмүүс энд гэр бүлээрээ аялах гэж гэр бүлээрээ яг цэвэр агаарт бас гарах гэж ингэж ирдэг юм шиг байна. Хүмүүс бол маш их тийм олноороо явж байна. За энэ хоёр хостоо уулзъя. Сайн байцгаана уу? Сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна уу? За мөсний баярт хэд хичээлд ирж байна? Ганц энэ жил ирлээ дээ. Зацэл хэрэг. Энэ жил сайхан болж байна уу? Энэ жил бол ер нь сайхан өргөн болж байна. Би одоо өнөөдөр бол нэг сайхан баяр болсонд би үнэхээр их баярлж байна. Би ирж байгааг болохоор өнөөдөр ирээд энийг үзээд амар их баярлалаа. Тийм тэгээ хүмүүс л гэр бүлээрээ маш их явж байгаа. Тэгээд их хөгжилддөг юм шиг санагдлаа л да. Одоо яг энэ газраа ингээ харах юм бол яг ингээ цас хучсан байгаа. Тэгээд бид нар бол яг цасан дээр зогсож байгаа болохоор ерөөсөө тэрийг ингээ анзаарахгүй. За харин хүслийн хад буюу одоо эндээс нэг
ингээ харагдаж байгаа. Тэгээд тэр хүслийн хад руу ингээ явах юм бол мөс нь яг ингээ харагдаа, доотлынх нь ус нь тэгээд чулуун баг харагдаж чахуу ийм байгаа. Тэгээд тэр яг тэр гэлгэр мөсөн дээр нь одоо залуучууд дрифт хийх ч гэдэг юм үү те тийм энэ тэндгүй ер нь хөгжилтэй зүйлүүд маш их харж байна. Тэгээд яг хөө зүгээр өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй манай улс шиг яг ийм оронд бол бас их өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа тийм том арга хэмжээ юм болов уу гэж бас олж харлаа. I'm from the United States. Би Америк ирсэн. Окей. Монгол ярьчих юм уу? Тэгээ миний монгол хэлсэн биш. Би монгол хэл ютан. Би Улаанбаатар англи хэл багш. Fulbright America is a Fulbright program. За Үсээ баяр дээр ирээд зүтгэл хэрэг. In English please. Okay. How is your feeling about amazing. Blue? Amazing. It's my first time in Hof School. So it's one of the few IMAGs I haven't visited yet. And just the ice, from the ice skating to the sleighs to the ice sculptures and the ice scare, it's just incredible. The fact that in the summer this is the second deepest lake in the world, and here we are walking on it, on the frozen ice, is absolutely incredible. Are you cool? Am I cold? No, Dachan Minch. Okay. Thank you so much. You're welcome so much. It's very beautiful, very nice. Okay. Mashkoy. Thank you so much. You're welcome. За Light News мэдээллийн хөтөлбөр Хүсгэл аймгийн хатгал тосгонд болж байгаа хөгс сувд Мөсний баяр дээрээс та бүхэндээ одоо болж байгаа үйл явдлуудыг хүргэж байгаа. За бас яг хатгал тосгонд ажиллаж амьдардаг онцгой хүмүүсийн тухай бас хүргэж байгаа илээ. За тэгээд яг одоо миний хажууд Хүсгэл аймгийн хатгал тосгоны байгаль хамгаалагчаар 37 жил ажилласан юм Ахмад байгаль хамгаалагч зогсож байна. Тэгээд танд энэ өдрийн мэдээг хүргэе. За баярлалаа та бүхэнд. За жил бүрийн Мөсний баяр бол одоо манай хатгал тосгоныхны хувьд бас их томоохон ажил болдог юм шиг байна. Мөн байгаль хамгаалагч нарын хувьд ч гэсэн их томоохон ажил болдог юм шиг байна тий. За энэ жил бүхэн манай Мөсний баяр 2000 оноос эхэлсэн. Одоо сүүлийн 16 дахь жилдээ явагдаж байна. Тэгээд энэ манай Мөсний баяр бол улам жил болгон жил бүр явагддаг. Зохион байгуулагддаг уламжлалтай болсон. За энэ дээр бол яг манай байгаль хамгаалагч байгаль орчны ер нь одоо байгаль дээлтэй сэтгэлтэй ийм итгэл зүтгэлтэй улсуудын бүхэл үйл ажиллагааг дэмжиж ингээд энэ дээр бол ер нь байгаль орчны хамгаалахаас бол ер нь улсуудын хандлагыг өөрчлөх тэгээд энэ сурчлагын судалгаа байгаль орчны энэ багцуулыг мөн давхар өндөө сурчлах ийм үйл ажиллагааны болдгоор онцлогтой болдго юм аа. 37 жил одоо байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан. Ялангуяа Хөвсгөл далаа ээж гэдэг энэ монголчуудын сайхан нуурыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан. Хүний хувьд яг та Хөвсгөл далаагаа бас яг юу гэж бодож явдаг вэ? Тийм манай одоо энэ Хөвсгөл нуур одоо манай Хөвсгөл далаа гэж нэрлэдэг шүү дээ манай энэ хүн тэтгэж. Тэгээ энэ Хөвсгөл далаа маань бол одоо уртаашаа 136 км, өргөөшөө 34 км, гүн нь бол 256. Дэлхийн одоо цэнгэг усны нөөцөр манай нэлээд одоо дээгүүр ордог. Манай Монгол орны цэнгэг усны 70%-ийг одоо манай Хөвсгөл нуурын цэнгэг усаар одоо хангаж байдаг. Ингээд Хөвсгөл нуураа бол одоо хайрлаж хамгаалах энэ одоо зөвхөн одоо хатгал тосгоны болон зүгээр жирийн иргэдийн үүрэг биш Монголын ард түмний одоо бүх одоо ард иргэдийн одоо нэг чухал үүрэг болж байгаа гэдгийг одоо хэлэхэд таатай байна. Ингээд энэ сайхан үйл ажиллагаа явагдаад дуусны дараа бид бүгдийн ажил эхэлдэг шүү дээ. Одоо тэгээд тэр хог хаягдл тэгээ ноол жорлон бохрын асуудал бүгдийн цэвэрлээд бид тэр тэгээ манайх бол энэ дээр бас энэ жилийн хувьд онцлог оролцож байгаа. Манай сургуулийн эко клубуд сайхан ажилладаг. Тэгээд тэр эко клубуудаа хамтраад сайхан тэрэгэн төрүүлээд хогийн сайхан ахуулаад тэгээд энэ дээр бид нар яг нэг 10 эко клубийн 10 хүнийг дэмжих одоо нэг дэмжээд шагнал дурамшуулж 5-ын сайхан дотроо хатгал тосгоныхоо төрийн байгууллага төсвийн байгууллагуудынхаа улсуудыг бас нэг 5-ын дэмжүүлээд 5-ын бас нэг аймагт дэмжүүлсэн байгаа. Тэгээд энэ улсуудаа энэ эко клубуудын хүүхдүүдийн идэв санаачлалыг дэмжиж энэ бас таатай нөхцөлийн бүрдүүлэх цааш нь одоо энэ залуу улсуудаа сайхан дэмжиж дээш нь ингэж ээж бол одоо энэ байгаль харьцаа нөхцөл сайжрах болов уу гэсэн бодолтой байгаа. Үүн дээрээ бас нэмж хэлэхэд сая бол одоо манай энэ эко клубыг дэмжиж байна байгаль шааж хэлсэн сайд оюун хурал сайд маань бас манай эко клубыг дэмжиж 3 сая төгрөг үйл ажиллагааны дэмжиж танд үлсэн шүү дээ. Энэ бол бидний бас таатай нөхцөлийг бас тэр хамтарч ажиллаж байгаа нөхдөд бас дэмжиж урам зоригийн дэмжиж ингэж сайхан ажилласанд бас давхар бас баяр хүргэмээр байна.
За баярлалаа танд 37 жил ажилласан яг энэ одоо олон жилүүдэд маш олон байгаль хамгаалагч нар бас бэлдэж байгаа юм байна гэж харлаа тийм ээ. Танд маш их баярлалаа. За үзэгчдээ бид бүхэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд буюу за Хөвсгөл далай ээжийнхээ байгаль хамгаалагчаар 37 жил ажилласан Наранбаатар ахтай ярилцлаа. За үргэлжлүүлэн та бүхэн Live News-тэй хамтаагаарай. За тэгэхээр Мөсний баяр дээр яг Хөвсгөл аймгийн спортын газраас эхлээл ер нь бол одоо боловсролын байгууллагууд ингээл ер нь маш олон байгууллагууд хамтарч ажилладаг юм байна. Тэгэхээр мөн Хатгал тосгоны одоо 12 жилийн ерхий боловсролын сургуулийн хүүхдүүд маань ойр орчныхоо хогийг бас төөж явж байгаа. Тэгээд байгаль хамгаалагч эко хүүхдүүдтэй бас уулзаж ярилцъя гэж бодлоо. За хоёул танилцъя. За намайг ерхий боловсролын сургуулийн Асиа ангид сурдаг Хонгор зал гэдэг. За та хэд өчтөрөөс хойш хог төөж байгаа юу? Тийм өчтөр өглөө 11 цагаас нээлтэн дээрээс эхэлж ирсэн. Хүмүүс ер нь хэр хогоо хайж байна? Хүмүүс айгу байгаа энэ жил айгу ухамсартай байгаа. Тэгээ дандаа хогийн саванда хогоо яаж байгаа. Гэхдээ яг хайсан зүйл байгаа л да. Тэгээ бид нар төгөө явж байгаа. Ер нь бол одоо бидний зогсож байгаа газар чинь тэр чигээр яг ингээд далаа ус байгаа шүү дээ тий. Хэрвээ хогоо хаяад ингээд та хэдийг түүхгүй байвал ингээд дараа нь ингээд хайлахаараа далаа руугаа орсон. Ягаад гэвэл энэ чинь гүн цэнгийг нуур болохоор бид нар өөрсдөө энэ Хөвсгөл далай ирэг дээр амьдардаг хүүхдүүд энэ уснаас уудаг. Тэгэл хамгийн гол нь бид нарт л айгу хор уршигтай. Заваа бас бохор усан. Тийм шүү дээ тий. Ер нь одоо ингээд Мөсний баярыг ингээд харж байгаа жилийн жил хүмүүс ингээд бас хог хайх нь бас гайгүй багасж байгаа ах тийм. Ер нь бол их багасж байгаа. Ер нь одоо чи хэлж штэ бид нар л энд одоо ингээд эргэн тойрондоо Хатгал тосгоныхаа эргэн тойронд амьдардаг гэж тэгж ингээд ер нь Хөвсгөл далайгаа хайрлах ингээд тэр зүйл байгалаа хайрлах тэр зүйл ингээд багасаа суралцдаг юм шиг санагдав. Тийм. Хөвсгөл далай Хөвсгөлийн хүүхдүүд чинь ялангуяа Хатгал тосгоны хүүхдүүд айгүй энэ айгүй зонж байсан өвүүлж байсан жуулчд айгүй хэрдэг. Тэгээд тэр талаар бид нар айгүй их тийм юу хийх ёстой болоо гэж боддог нөө хог хаяхгүй талаар энэ далай одоо гисээд 100 болохоор нөө Хөвсгөл талаа дээр Сүхбаатар хөлөө хаас явдаг. Тэгээд тэрэн татагдаж хүмүүс бас их айгүй хэрж зурчилдаг. Тэгээд нөө Хөвсгөл талайхаа эргээр тэр Хатгалдаа нөө майхан бариад бас их айгүй явдаг. Тэгээд далай эргээр нөө хог мог бас их хайдаг гэдэг. Та бас түгээл ах уу? Ер нь бол тэгээд уриалдаг штэ тэрнгээр явахтаа. Ер нь та хэд ураа яг юу вэ? Ураагаа хэлээд хоёлоо төгсгөө. Тийм хогийн саванда хийж хэсчгээ. За баярлалаа. Хараагүй хүнд хадал чулуутай гэхэл байхдаа дэргэдэсэн хараад үзвэл. За Live News мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Live News мэдээллийн хөтөлбөрөөр сурчлах багийн Хөх сувд Мөсний баяраас сурвалжилсан сурчлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд үзэгч та бүхэн маань ч гэсэн яг одоо Мөсний баяр дээр ирсэн юм шиг сэтгэл одоо хасан байх гэж найдаж байна. Тэгээд байгаль хамгаалын Хөвсгөл нураа хамгаалын баяртай үзэгчтэй. Чулуутай гэхэл